За тэгээд шийдвэр гаргах үедээ 3 дээр өгөөж хохирол гэж байгаа штэ. Тэгээ бараа бүтээгдэхүүн гаргана гэдээсэн тий. Бүтээгдэхүүн. Тэр өгөөж гаргах ч юм. Нөгөө боо байдаг штэ. Чааг нэр. Боборц өгж болно. Бид ч хамгийн анх бүр хоршоо байгуулж ярихдаа хүнс рүү орё гэж ирсэн юм чи. Хамгийн анхдаж хэрэгцээ бол ерөөсө хүнс юм байна. Манад малчин байна, малтай хүн байна. Хүн болгоны анхдаж хэрэгцээ бол мах. Тэгээд мөгөж нөөрөө малтай учраас бид нар ядаж махаа авахдаа мөгөөгөөс самарах. Бас цагаан идэ тэ сүү одоо өөртөө хийж болох юу байна тэр болгоныг өөртөөсөө дотроосоо гаргаа явуучих юм бол зөв юм байна. Гэтэ яг бодит байдлаар хэрэгжүүлээ явахаар маш их хүчин чармаал цаг хугацаа шаардах учраас бол боломжгүй болоод байна. Ой мах юу вэ? Мог гэсэн мах. Гоё. За энэ болгоныг би өмнө нь ярьсанчлан задлж ярина. За шийдвэр гарах үедээ яг хоршооны хувьд яах вэ гэхээр компаниуд бол одоо хувь нөлөөсөө хөрөнгө нь сая төгрөг байлаа гэж бодъё. Дөрмийн санаанд сая төгрөг. За тэрний 50% буюу 500 мянган төгрөгийн нэг хүн гаргасан байж. За 300 мянган төгрөгийн дахиад нэг хүн гаргасан байж. Тэ? 200 мянган төгрөгийн нэг хүн гаргасан байж. 50 30 20-ийн харьцаатай шүү дээ. Тэгэхээр хамгийн гол шийдвэрийг хэн гаргах вэ гэхээр 50% та хүн. Их мөнгө өгсөн хүн л ер нь ол шийдвэр гаргана гэсэн. Тэр хүн өдөрж зохион байгуулж өөрөөхөө дөрмөө тогтооно. Ингэж явж байгаа. Хоршооны хувьд болохоор одоо тэр 500 мянган хүнтэй бол гуруулаа гэж тэ. Одоо тэр 50% санал хэрэгтэй гэсэн үг. Санал ирэх гэж ярьж байгаа. Хоршооны хувьд болохоор гишүүн болгон нэг санал хэрэгтэй. Босоо удирдлага байхгүй гэж ойлгож байна. Гишүүн болгон нэг саналын хэрэгтэй. Хүн болгоны одоо шийдвэр гаргалт оролцоог авч үзнэ гэсэн үг. Яг одоогийн хууль тогтоомжийн хүрээнд. Гэтэ энэ дээр сул тал бас байгаа. Давуу талж байгаа. Сул талыг нь бид нэр өнгөрсөн хугацаанд яасан бэ гэдэг тэр зүйлээс нөхөж болж байгаа. Аравтын систем руу зохион байгуулах замаар. Одоо өөрөөр хэлэх юм бол би нэг 10 чуулуулчин тий. За доороо ингээ 9 хүнтэй 10 хүнтэй боллоо гэж бодоход тэр 10 хүн чинь өөр өөртөө гэсэн нэг санал хэрэгтэй. Би 10-ын жаа болчих юм бол би тэр саналын эрхийг төлөөлж болно гэсэн үг. Би шууд 10 санал хэрэгтэй болж болно. Гэхдээ тэр чуул шийдвэр гаргалтандаа би заавал доор байгаа хүмүүсийн саналыг заавал сонсно гэсэн үг. Тэгээ 100 болчих юм бол 100 санал хэрэгтэй. Гэт ингээд хэн олон хүний итгэлийг хурааж дагуулж чадна тэр нь илүү их санал хэрэгтэй байна гэсэн үг. Өнөөдөр болохоор хэн нэх мөнгө өгсөн нь илүү санал хэрэгтэй. Ялгаатай байгааз хэн олон хүнийг хариуцж чадна тэр нь илүү их одоо шийдвэр гаргалтанд оролцоотой эзэн хэрэгтэй. Өнөөдөр болохоор хэн их одоо мөнгөтэй нь хөрөнгөтэй нь чинээтэй нь эрх мэдэлтэй. Ийм зарчмын ялгаа байгаа. Хуучин цаг үед бол тэгжил явдаг гэсэн гэж ойлгодог. 10-ын системээ хариуцна гэдэг бол бас их нарийн юм ойлгодог. Одоо яг бид нар дээд албан тушаалтан байгаа тий. Санхүүгийн албаны дарга CEO үйл ажиллагаа хэрэгтэн захирал махарл. Тэр хүмүүс бол ерөөсөө цалин өгөхөөс л хэтрэхгүй байгаа байхгүй. Тэр ажил дээр байгаа 8 цагийн хугацаанд зүгээр ажил хийлгээл бүтээмж хүлээж байгаа гэсэн үг. Тэр ар гэрийн ахуй амьдрал юу болж байна гэдэг бол тийм ч сонирн биш. Гэтэ яг анхаардаг сайн мундаг захирлууд байна. Гэхдээ тех боломжгүй гэсэн үг. Яг 10-ын тогтолцооны гол бас чухал зарчим нь болохоор цалин өгөөд урамшуулаад зогсохгүй бүр ахуй амьдрал нь юу болж байна? Эхнэртэй байна уу? Эхнэр нөхөрийн төвшөнд бүр хувийн асуудлын төвшөнд эсвэл нь хангагдаж гин үү гэдэг асуудал руу хүртэл орж тэн дээр нь дэмжлэг өгдөг, тэтгэж чаддаг чадгаар онцлог байдаг. Тэгээ бүр хамтдаа ингээд
хүрээлж амьдэрдэг. Одоо хөршийнхороо тэр одоо 10-ын гишүүнийхээ өргөө гэрлээ 3 хоног болгон заавал шагааж ордог, юу л чинь яаж нэгж ийн гэдгийг нь мэддэг. Тэ? Хүүхд мөхтийн ингээм хамтдаа өсвөлж сургаалаа айлддаг. Одоо дэмчийн өрг. Одоогор л лайф коучийн ажлыг л давхар хийдэг байсан байгаа. 24 цагийн турш бүтэн одоо анхаарлаа хандуулна гэсэн үг байхгүй. Бас тухтай унд чадж гин үгүй те. Энүүгээрээ гол зарчмын ялгаатай